Монгол хүн нэг тийм бэлгэдлийн сэтгэл зүйтэй шүү дээ. Тэр утгаараа бид хоёр бол ингээ ван анх үйлдвэрлэж байхдаа за ер нь ямар ч хэцүү юм байсан гэсэн бас нэг амсар өөдөө сав юм байна да. Монголчууд ч ингээ амсар өөдөө сав гэдэг тий. За тэгээ манай нэг зарим загварууд бол дээшээ харсан юмбуу хэлбэртэй загвартай байдаг. Ерөөл бэлэгдэлтэй амсар өөдөө ийм ариун цагаан сав үйлдвэрлэж байгаа юм чи алстаа угаасаа бүх зүйл болно доо яадаг ч л байсан үйлээ хийгээл чи үйлдвэрлэж чадчихвэл би борлуулж чадна гэл тэгэл би энийг дэмжээл явдсан ш. Тэгэ хамт ингээд Солонгос улс руу явж исэн 20 жилийн өмнө. Тэгээд нөхөр маань яг гэрээт ажилтнаар нөгөө барилгын материалын үйлдвэрлэл буюу яг энэ ванны үйлдвэрт хуваарлагдаж очиод тэгээд тэнд ажиллаж авах хугацаанд эзэмшсэн мэдлэг чадвараа бид хоёр яг сурсан юм энүүгээрээ хийе гэдэг дээр бол санал нэгдээд тэнд ажиллаж исэн гэрээт ажилтныхын цалингаар бид хоёр нэг ипотекийн байртай авцсан байснаа тэгэл тэрийгэ зараал үйлдвэрлэлээ нөхрөө ирсний дараа эхлүүлсэн. Ер нь бол ингээл эхнийхээ бүх тэр нөгөө пэйж хуудасаа үүсгэж мэдээлэл оруулах, барилгуудад танилцуулахыг очиж уулзах гэсэн бүх юмаа тэгэл өөрөө хийдэг байсан. Тэгээ гэр бүлийн маань болохоор яг үйлдвэр дээр бүтээгдэхүүний үйлдвэрлэх. За ганц нэг захиалга авчих юм бол тэрийг хүргэх, угсарч өгөх ажиллаа гэж ингэж л эхэлсэн тий. Тэгэхээр манай энэ үйлдвэрлэж байгаа ван бол нөгөө Солонгос улсад ажиллаж исэн технологи дээрээ суурилсан учраас Солонгосоос оруулж ирдэг. Одоо барьцалдуулагч тийм ээ химийн бодисуудаа авдаг. Яг үндсэн орц болох чулуугаа бол бид нар одоо эх орныхоо эрдэс чулуугаар хийдэг. За 25 оноос нэвтрүүлсэн сүүлийн үед дэлхийн брэндүүдэд илүү голчсон ашиглаад байгаа акрил ваныг бол бид нар дээд зэрэглэлийн Европ руу гаргадаг. Акрил ванны түүхийдийг бэлтгэдэг үйлдвэрээс авдаг. Ер нь бол тэгээд нэг хавар намрын үсгэлэнгүүдэд бас үе ордог юм манайх. Тэгээд ороход бол ихэнх хүмүүс нь ингээл үзэл явж байгаа. Танахаас 100 айлын подуулд байхад ч авж ийсэн 10 хэдэн жил болж байгаа. Танахаас тэдэн он тим жакуз авж ийсэн одоо ч хэрглэж байгаа гэж хүмүүс сэтгэл айгүй хэлдэг. Тэр хүмүүс дундуур бас хүүе Монголд үйлдвэрлэлт юм уу, үний юм уу гэдээ огшоод барьж үзээд ингээ явдаг тийм мэдгүй хүмүүс ч гэсэн бас байдаг тий. Хамгийн гол нь 14 жилийн өмнө үйлдвэрлэлээ эхэлж байхад ханддаг байсан хэрэглэгчдийн сэтгэлгээ одоо 14 жилийн дараа өгтөр болсон. Тэр үед бол хэрэглэгчид маань хямд бүтээгдэхүүнийг голчилдог байсан. Эргээд нөгөө нэг дахин төлж, дахин худалдан авалт ашиглалтын хугацаанаас өмнө эвдэрч инхрээд ийм зардлууд их иргэдэд болон харилцагч компаниуд маань нэлээд гардаг байсан. Тэгээд одоо нөгөө 14 жилийн дараах хэрэглэгчдийн сэтгэлгээ хандлага өөр болжээ гэдэг нь чанартай бол тэгээд бас үндэсний үйлдвэрлэлийнх бол сонгоё гэдэг тийм сэтгэл зүйтэй тийм болсон байгаа нэг бид нарыг одоо ингээд өдөр тутам үйл ажиллагаагаа хэвээ явуулахад нөлөөлж байгаа хамгийн том дэмжлэг бол ерөөсөө энэ л байгаа. Барилгын компаниуд маань одоо бол манайхыг нэг авсан барилгын компани бол маш нааштай байдаг. Яагаад тэгэхээр та нар ван чинь нэгдүгээр чанартай, хоёрдугаар хүргэлт төгсралтаа яг барилга дээр авчираад өгчдөг. Тэр нь нөгөө хүний нөөцийн үед барилгатаа ч гэсэн амар бүтээгдэхүүн нөгөө хүргэлт тээвэрлэлтийн явцад гэмтэх эрсдлийг хүртэл бууруулцдаг. Иймэрхүү болохоор нөгөө барилгын компаниуд маань биднэрт манай давуу талыг бас өөрсдөө хэлж өгдөг л дөө тий. Үйл ажиллагаан дээр нөгөө хяналтын шугам гэдгээ бас тодорхой хэмжээгээр нэмсэн. Яг тийм эрсдэл гардаггүй технологи руу шилжсэн. Тэр нь одоо бидний нэвтрүүлсэн байгаа акрил ван байгаа. 14-5 жилийн энэ эхлэлийн алдаатай оноотой тэр цаг хугацаа бол биднийг зүгээр л тэнцвэртэй зогсох, хөл дээрээ бат зогсох, өөрсдөө таниулах цаг хугацаа байсан. Үйл ажиллагаа эхлээд 13 дахь жил дээр нэг үндэсний стандартаа батлуулж авсан. Тэгээд тохирлын гэрчлэгээ үндэсний стандарт тусгай зөвшөөрлөгээд бүх хүчээрэнтэй бүрдүүлээд ажиллаж байгаа. Бүх бүтээгдэхүүн маань сертификаттай, чанарын гэрчлэгээтэй ажилладаг. Хувь иргэдийн маань сэтгэлгээ бол харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэсний бараа бүтээгдэхүүнээ сонгож авах тийм эх орон сэтгэлгээтэй худалдан авалт байдагтаа бид нар бол өнөөдөр үндэсний жижиг дунд үйлдвэрүүд бол өнөөдрийг хүртэл орчин тогтнож байгаа. Хүний итгэлийг дааж ажиллана гэдэг бол өөрөө тэр харилцаа албан харилцаач бай, хувийн харилцаач бай хамгийн урт удаан орчин тогтнох үндэс нь болж өгч идэг. Хаан банкнаас явж гинэ гэдэг нэг 2 охин орж ирээ танилцуулга 10 хэд онд хийлээ. Тэгээд нөгөө их чинь уул нь ингээд нэмээд зээл авмаар байна. Надад бол би үннийг л хэлэхэд нэг эмэгтэй бизнес эрхлэгчийн 500 сая зээлтэй. Даач тэр зээлээ одоо ингээд өөр банкнаас ингээд нэмээд зээл авъя гэхээр тэр зээлээ төлж хаач чадахгүй гэд би зовлонгоо ярьсан л да. Тий надад бол үнэхээр бизнесээ өргөжүүлэх хүсэл байгаад байдаг. Тэгсэн чинь одоо ингээд банкны чинь зээлтэй цуг хамаагүй та ингээд үнэхээр үйл ажиллагаа явуулж байгаатай чинь бодиттой танилцчихлаа. Бид нар нэмэлт зээл өгч болно гэд
Тэгээд тэр цаг хугацаанаас шууд 7-8 дахь жилдээ ч байна уу зөвхөн хаан банкны зөвхөн нэг салбартай л харьцаж байгаа. Одоо тэнд байгаа эдийн засгч нар маань бол намайг одоо орохоор би нэг баахан дүүнер дээрээ орж байгаа юм шиг л ордог нэг тийм бүр дотно. Тэгээд түүнээс хойш бол тогтмол ингээд хаан банкны үнэ чиглэлэгч болоод манай компани бол өстой цөөхөн данстай шүү дээ. Тэгээд нэг газараа маш тогтвортойгоор ягаад тэгэхээр нөгөө хаан банк маань үргэлж бид нэрийг дэмждэг өмнөх зээл нь хаагдаагүй байсан ч одоо дараагийн зээлийнхаа хүсэлтийг барайл очиход ингээл дахиад судалгаагаа хийгээл ингээл нэмэлтээр ягаад өөрөөр хэлбэл бид нэрийг өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тэлэх гээд төрөл зүйл технологи нэмэх гээд ингээ хичээж байгааг бас хараад мэдээж мэргэжлийн байгууллага юм чинь тэгээд үнэлээд ирслээ бас тооцдог байх л та. Ямар ч байсан бид нар өнөөдрийг хүртэл хаан банкны үнэ хэрэглэгч болсон л ингээ явж байгаа. Зээл бол ер нь ашиглаж чадсан үндэ бол боломж тий би бол боломж л гэж хардаг. Хэрвээ бид хоёр ихнээсээ зээлээс айсан бол үйлдвэрлэлээ өргөжүүлж, технологио шинчилж, харилцагчдынхаа тоог жил тутам ингэж 10%-аар тий тогтмол манайх ингэж нэмэгдэж явж байгаа шүү дээ. Тий ийм төвшөнд бол үйлдвэрлэлээ авч явж чадахгүй байсан. Зах зээлийн зарчимтай ажиллаж байгаа нийгэмд бол үр зээлийг ашиглах нь тэрийг боломж болгох нь чухал. Тий өөрөөр хэлбэл нэг авсан зээлээ зүгээр нэг хувийн хэрэглээнд юм уу санхүүгийн сархлага батгүй байдлаар ч юм уу зарцуулвал тэр бол угаасаа тэр хүн төлж чадахгүй нь ойлгомжтой. Яах гэж ямар зориултаар авсыг тэрнийхээ дагуу яг зорилгынхоо төлөө үйл ажиллагаанд зөв зарцуулвал энэ бол бизнесээ тэлэх боломж гэж би хардаг. Дараагийн бас ихтгэл даах чадвараа би батлах ёстой байхгүй тий. Тийм учраас бол зээлийг бол маш хариуцлагатай төлөх ёстой гэж боддог.